Математикийн хичээлийн сэдэв куб, параллелепипед, түүний дэлгэс. За өмнөхөөс сэргийн санацгаая. За энд ямар дүрс байна вэ? Хамгийн ихнийх нь ямар дүрс вэ? За энэ дөрвөн дүрсийг ажиглаарай. За квадрат, гурвалжин, тэгш өнцөгт дугуй дүрс байна. Тэгвэл эдгээр дүрсүүд нь ямар шинж чанартай вэ? Квадрат дүрс нь дөрвөн талтай, ингээд дөрвөн талтай, дөрвөн оройтой. За оройг нь ингэж хэлнэ тийм ээ. Дөрвөн оройтой. Дөрвөн өнцөгтэй. Дотор талынх нь ингээд өнцөгтэй байх нэ дөрвөн. За гурвалжин дүрс нь гурван талтай. 1 2 3 гурван талтай, гурван оройтой. Оройнууд нь энэ. За гурван өнцөгтэй байх нэ. За тэгш өнцөгт нь дөрвөн талтай, дөрвөн оройтой, дөрвөн өнцөгтэй байх нэ. За дугуй дүрс. Дугуй дүрс нь тал, орой, өнцөг байхгүй. Энэ гурван дүрсээсээ өөр байна. Эдгээр нь ямар хэлбэртэй вэ? За эхнийх нь ямар хэлбэртэй байна? Дараагийн дүрс нь за энд бол шоо байна. Энд бялууны хайрцаг байна. Энэ болохоор бэлэг дурсгалын зүйлүүд байна. Бэлэг дурсгалын зүйлүүд хийдэг хайрцаг байна. За эдгээр нь ямар хэлбэртэй байна вэ? За ажигласан баха. За эдгээр нь бит юм аа. За эдгээр нь бит юм. За энд болохоор куб байна. За энэ улаанаар энэ тэмдэглэсэнгүүд нь оройнууд нь байна. За энэ куб, параллелепипед хоёулангийнх нь орой байна. За улаанаар тэмдэглэсэн дугуйнууд нь бүгдээрээ оройнууд нь байх нэ. За энэ цэнхрээр зурж байгаа хэсэг маань юу вэ? За куб, параллелепипед хоёрын хоёулангийнх нь яг нь ирэмгүүд нь байх нэ. Энэ хараар ингээд холбогдсон байгаа, цэгүүдтэй холбогдсон байгаа шулуунууд маань болохоор ирэмгүүд нь байх нэ. За кубын ирэмгийг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 байна. За ирэмг нь 12 байна. За одоо параллелепипедийн ирэмгийг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 байна. За тэгвэл орой ба ирэмгүүдийг нь сая тооллоо. За энэ хэсгийг юу гэж нэрлэх вэ? Куб ба параллелепипедийн тас байна. За тэгвэл эдгээр битүүд маань орой, ирмэг, тас гэсэн хэсгүүдээс бүртгэнэ. За куб бит нь за энэ улаанаар дугуйлсан хэсэг маань болохоор юу байх нь орой нь байх нэ. За 8 оройтой.
За ирэмгүүд нь хэд гэсэн? 12 ирэмгтэй. За энийг болохоор ирэмг гэж нэрлэнэ гэсэн ингээд бүх эргэн тойрных нь энэ холбосон байгаа. Зурааснуудыг болохоор юу ах нь ирэмг гэж нэрлэнэ. За энэ болохоор талс нь байна. Талс нь 6. За параллелепипедийн биет. За энд оройнууд нь хэдэн оройтой байлаа? Сая тоолсон 8 оройтой. За ирэмг нь 12, талс нь мөн адил 6. За тэгвэл энэ хоёр юугаараа ялгаатай байна вэ? Гаднах хэлбрээрээ өөр байна. За параллелепипедийн урт нь энэ байна, өргөн нь энд байна, өндөр нь энд байна. За энэ өндөр, урт, өргөн гэж нэрлэнэ. За дэвтэртээ тэмдэглээрээ. Куб параллелепипед хоёрын талсын тоо нь хэдвэ? Ирэмгийн тоо, оройн тоо, талсын хэлбэр нь ямар байх вэ гэдгийг энэ хүснэгтэн дээр дэвтэртээ зураад тэмдэглэнэ. За бүгдээрээ тэмдэглэсэн баха. Биетийн дэлгээсийг харъя. За энэ маань болохоор куб дүрс маань байна. Бүх тал нь тэнцүү. 6 тал нь тийм үү? За энийг дэлгээд харахад дэлгээс маань ингээд 6 ижилхэн квадратаас бүтсэн байна. Кубын дэлгээс нь хэмжээгээрээ тэнцүү квадратууд байна. Ингээд тоолоход 6 ширхэг байна. За энэ тэгш өнцөгт параллелепипедийн энэ параллелепипед маань байна. За энэ дүрс маань өөр юутай төстэй байна вэ? Чүдэнцний хайрцагтай төстэй байна. Төрөүний бэлэг дурсгалын хайрцагтай төстэй байна. За тэгвэл энэ дүрс маань дэлгээс нь болонгууд энд харагдаж байна. Дэлгээс нь хосоороо тэнцүү 6 тэгш өнцөгтөөс тогтно. За хосоороо тэнцүү. Энэ дүрс маань энэ дүрстэйгээ тэнцүү. Энэ дүрс хоёр тэнцүү. За энэ хоёр дүрс хоорондоо ямар байх нь? Тэнцүү байх нэ. За биетийн дэлгээсийг харъя. Энэ маань куб байна. За тэгвэл ингээд яг нүүрэн талд нь харагдаж байгаа хэсгийг харах юм бол бүх тал нь тэнцүү квадрат байна. Энэ квадрат нь 6 ширхэг байна. Энд дэлгэхэд ийм 6 ширхэг квадратаас дэлгээс нь бүтэж байна. За 6 ижил квадрат дүрсээс куб үүснэ. Кубын дэлгээс нь хэмжээгээрээ тэнцүү квадратууд байна. За дараагийн биетийн дэлгээсийг харъя. Энэ маань тэгш өнцөгт байна. Тэгш өнцөгт параллелепипедийн дэлгээс нь хосоороо тэнцүү 6 тэгш өнцөгтөөс тогтно. За энэ хоёр хоорондоо тэнцүү байна. Энэ хоёр цагаан хоорондоо тэнцүү. Энэ хоёр цэнхэр хоорондоо тэнцүү байна. Тэгвэл энэ дүрсийг задлах юм бол энэ биетийг задлах юм бол ийм яах нь дэлгээс гарч ирэх нэ. Энэ маань параллелепипедийн дүрсийн дэлгээс байх нэ. За дэвтэртээ тэмдэглээд зураад аваарай. Кубын дэлгээсийг зурахдаа бүх тал нь тэнцүү хэмжээтэйгээр 6 квадрат дүрсийг зурна. За яг энэ загвараар хийгээрэй. За энэ болохоор параллелепипедийн дүрс байна. Параллелепипед дүрсийн дэлгээс байна. Хоёр хоёроо хоорондоо хэмжээ нийчлэх юм байна гэсэн үг. За зурсан баха. Дүрс, биет, бодис зүйл 3-ыг харьцуулан ярина. За энэ маань гурвуулжин, дөрвүүлжин, дугуй дүрс байна. За тэгвэл энэ дүрсүүтэй төстөө биетүүдийг энд үзүүлсэн байна.
За гурвалжин төстэй биет юу гэж болох вэ? Төрсөн өдрийн малгай байж болно. За энд болохоор яах нь хайрцаг байж болно. Дөрвөлжин төстэй хайрцаг. За энд болохоор юу ах нь дугуй төстэй бөмбөг байж болно. За өөр зүйлүүд юу байж болох вэ? Төсөөлөн хэлээрээ. За тэгвэл бодит зүйл дээр ийм төрсүүд болох. Ийм төрсөдтэй төстэй байх нэ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.